Би 40 жил ханилсан ханитан зориулж дуу зохиосон Монгол танго нэртэй Мембиг FM гээд YouTube суваг дээр байгаа орж сонсороо, таалагдвал лайк дараарай, follow хийж дагаарай. Still love you, darling. Coming home tomorrow. За хэдүүлээ сайн ингээд зүгээр сонсъё. Удам талын зэрэгцээ шиг нэмэрэ ойхон гарч шинагаар төрөнтэй зурна хайрыг хүсэх нууцхан бодлыг минь халуун танго химнэлт чинэмэг хөтлөн эшин сойлон мондол хэлжинга эзэн өгч минь от бүрд чиний нэрийг шигнэ халуун танго химнэлт бит хамтдаа усан хасын царайт монгод бүсгүй зүрхний дагна минь удам талын зөөлөн сэвшээсэлихэд ойхон габи чин хатг шиг намры тэнгэрийн одод бэлчин үдэнд чин би төрч твэрт чин би нүцийг тамагарды алтын фэтэ торгон дэйлин чин хормой азми дагах халах минь химэн тэрдэрвэн долгон харцанд чин талын сэлэх гэгдэж дурлын галар цэжиг минь төвнэн Монгол гаут сэгэлэн миний зүудний дагин Зүхэн чамда бин дог зэрүүла халуун тандох Сая би жорлонд оронгоо бичлэг хиймээр санагдаад ачаагаан буулгаж байгаа. Би одоо төр тэнд байгаа жорлонд орсон. За тэр шар тэмдэгний хажуудлаа жолооч нартал зориулсан тэрөөхөн тэр буулганд нэг жижигхэн жорлон байгаа. Тэгээ тэр лөө орчод бичлэг хиймээр санагцаад энийг үзүүлчихэд та нарт тайлбаръя да. За уучлаарай жорлон сууж нэг бичлэг хиймээр санагдаад бичлэг хийгээд эхлэе. Энэ зүгээр ачаа буулгаж байгаа албан байгууллагын жорлон жолооч нарт зориулсан жорлон байхгүй юу? За тэгээ эндээс ингээ харахаар ингээд энэ нойлын цаас. За тэнд болохоор цэвэрлэгээний юм өгнөж ш 1 2 3 4 төрлийн тэр антибактериалны энийг том дамартай цаас үүнтэй явагддаг. За дээш өргөхлөөр энд нэг термометр гэж энэ нүдээр харахад зүгээр дэлгэцээр жиргэлцдэг юм 21 градус байж ш дулаан одоо градус тохируулсан юм байж байна. За энд ингээд хогоо хийдэг уут байна. За эндээс ингээд дахиад нэг илүү нойлын цаас энэ нөө пепер тав гэж юу нэ галзуухан гэдэг юм яхлаараач галзуухны юм гэдэг Америкчууд ер нь айгүй балган цалгаж энэ гараа цэвэрлдэг юм байж байна. Айгүй балганцлаа Америкууд тэгээд энд ерөнхийдөө нэг анзаархад нойлын цаасаа хийдэг юу байдаг юм шүү дээ. Нойлын цаасаа шууд ингээд усантаа хийгээд татчихдаг. Тусдаа нойлын цаастай юу хийдэг сав байдаг юм шүү дээ. Америкчууд тэгээд ер нь айгүй балган цалган шүү дээ. Сойно одоо чинь цайны газар ороод нэг хот догч авсан нэг бургер аваад гарсан ч гэсэн салфет гэдрийг бол базаал өгдөг нэх өчнөр нь кетчуп нэм жижиг сажиг тийм юмнууд чинь 4-5 л өгчдөг шүү дээ. Хайр юм. Салфет гэх гэхэд дэлгээд үзэхлээр бүр нэг юм томоо бараг л хаашаашаа 40-50 см 3-4 нугалж хувааж хэрэглэхээр тийм байдгийг. Тэгээ яаж тийм балган цалах улсууд ингээд гайгүй амьдэрч болоод идгийг сонин санагдтыг. Америкийг магтах гээгүү шүү. Зүгээр л одоо өдөр тутамд таарлаж байгаа юм аа л хэлж байгаа юм шүү. Энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай, фоллоу хийгээрэй, шеэр хийгээрэй. За баярлалаа.